Одоо халах түмэн бол хүннүүгийн шууд хойц болох тухай та бүхэндээ өгүүлнэ. Орхон туул цэлэн хануу сав нутагт бий болсон үүсэн төр болгоны үндсэн хүн амыг бүрдүүлэгч нь халах түмэн ба тэдний дээдс байна гэж. Энэ тухай та бүхэндээ судалгаагаа тайлбарлая. За хүннүү байгаа. Хүннүү ард түмэн. За хүннүү бол дэнлийн болсон. Яагаад дэнлийн болсон бэ гэхээр бол энэ сайн бий гарч ирсэн. Сайн бий бол төр. Төр гэдэг нь династи буюу нэг ургаас, нэг гэр бүлээс, нэг гэр бүлийн хүмүүс, нэг ургийн хүмүүс тэдний хүүхэд үе залгамжлан уулс удирдах эрх мэдэл шүү дээ. Династи гэдэг бол. Эдгээр яадаг хэр тухайн захиргааг бол мянгаталдаг, зуудалдаг, өөрийнхөө ноёдыг тавьдаг. Тийм учраас мал аж ахуйн нийгэм байгууламжаар бол энэ хуучин засаг зархаа эвдэрч шинэ засаг зархаа гарахаар шинэ нэр өгдөг юм аа. За дэнлинг бол дунд орных нь гаучаа буюу өндөр тэрэгтэн гэдэг. Дэнлин гэдэг чинь өндөр тэрэгтэн биш ээ гэж тэгсэн үг биш ээ гэдэг. За тэлээ байгаа дэнлинг Жужааны Роряны Шилэн хаан буюу дуудлагаараа Ширэн хаан гэж хүн амыг босоо хуваарлтанд оруулж, дахиад босоо хуваарлт гэдэг бол мянгатлах, зуудлахыг ярьж байгаа юм шүү. Авралах босоо үр дүнд нь тэлээ бий болсон. За 9 угсыг бол уугрын бухан хүн амын босоо хуваарлтанд оруулаад үүсгэсэн. Энэ бол 630-аас 682 оны үед 9 угс гарсан. За тэгээд уйгар байгаа. Уйгар бол үндсэн хүн ам. За хэрээд 8 мэрэгдэн бол Рашидэр бичээстэй байгаа шүү дээ. Уугрын буханаас гаралтаа гэдэг чинь нэг салбараа гэдэг. За хэрээд 8 мэрэгдээс бол халах үүссэн. За энийг бол шууд бичсэн хүн бол ямар судалгаар гарсан бэ гэхээр энэ шартууж дээр байгаа. За мөн энэ тухай бид нэр эрдний товчдох материалыг за мөн мэн усын түүх энэ гурван сурвалжийг бид нар тулгаад бол яахааргүй бол хэрээд 8 мэрэгдийн хойцсон халах төмбөгөд 12 отог халах байна. За өнөөгийн халах төмбөг бол нийт Монгол улсын 83.8% эзэлж байна. Тэгэхээр өнөөгийн Монгол улсын 83.8%-ийг бүрдүүлж байгаа халах төмбөг бол хүннүү төрөөс цаг хугацааны хувьд 2234 жилийн турш шин захиргаанд орж нэр нь солигдож байсан болохоос биш энэ арт төмбөг бол хിവэрэ хаашаач оогүй хаанаас ирээгүй гэдэг бол баталж байна. Тэгэхээр төвхийг бол үндснээр нь бичнэ. Үндстэн гэдэг нь бол 5 гол шинжтэй. Нэгт бол угсаагаар л нэгтэй, дунд энэ хоёрт түүхтэй, дунд энэ хэлтэй, дунд энэ соёлтой. Тэгээд хамгийн том нь бол хамгийн жохор нь уугуул нутаг устаа ийм ард түмнийг бол үндэстэн гинэ. За ингээд та бүхэндээ би тайлбарлаа. Яагаад халах түмэн бол хөнөөгийн хойц вэ гэдгийг